За ихэнх интернет хэрэглэгч та бүхэнд энэ өдөр амгалан хэлье. За бидний хэдэн найзууд за энэ сууж байгаа Чимбат за би мөрчлөгийг хийж байгаа Игтер гэсэн бидний найзууд удаан ярьж байгаад нэг юм сонирхолтой байж болохоор подкастыг хийя гэж ярилцж байгаад өнөөдөр эхлүүлж байна. За энэ подкастаар бид юу ярих вэ гэх юм бол хинтээ уулзах вэ гэх юм бол Монголын чөлөөтийн мөнгөн үеийн тамирчид за мөнгөн үеийн дасгал жуулгч нар за тэр үеийн чөлөөтгөө хөгжүүлэхэд төлөө сэтгэл бие бүх хүч чадлаа зориулсан байсан ахмад тамирчид ахмад ах нар за ахмад багш нараа урьж оролцуулаад тэдний тухай за тэдний алтан сургаалыг залуучууд та бүхэнд хүргэхийг хичээхийг хүчээх болно. За ингээд өнөөдрийн подкаст нэвтрүүлэгт Монгол улсын спортын мастер олон улсын хэмжээний шуугч Сүхбаатар оройны өдрийн жилиг сургуулийн чөлөөтгөхийн дасгалжуулагчаар олон жил ажилласан за миний багш Жамингийн Батболдыг урьж оролцуулж байна. Мөн аймгийн хурц арслан. За мөн аймгийн хурц арслан. За мэдсний бүх чөлөөтгөхөөр манай Монголын мөнгөн үеийн тамарах энэ сайхан бодлого авчлаа. За тэгээд багш маань 1949 онд Хинтээ аймагт төрж за тэгээд тэр цагаас хойш юу болсон талаар цөмөрө багшаас сонирхъя. За багш та тэгээд одоо өнөөдрийн энэ подкастэд өөрийнхөө талаар бүх юмар залуучууд хүрхийг хичээгээрэй. Бид хоёр Чимбат бид хоёр бас дом доорн хитгэе болон янз бүрийн асуултууд тавих болно. За бас баярлалаа. Тэгээд миний 1949 онд Дорн таймны төрөлхтөс төрөөд тэгээ 2-3 сарын дараа Хинтээ аймгаас манай ээж аваа маань өвөө минь морин дэргээр хүчиж явж Хинтээ аймгийн Батнам сумд өрчмөжсөн. Тэгээ 1956 онд Бэрхийн уурхай байгуулагдсан Бэрхийн уурхай дунд сургуульд 1-р ангид орж суралцаад тэгээд аймгийн төвийн орон жилийн 1966 онд 10-р ангид төгсөөд тэгээ Улаанбаатар хотод одоо биеийн тамирын дээд сургууль гэж явахад тэнд хэлсэн орж суралцж байсан. Тэгээд 1966 онд Хинтэд байж байхдаа нэг 2 сарын хугацаанд нэг чөлөөтгөхийн багш Жамсран гэдэг семинарт хотод суралцж ирсэн багшийн удирдлаганд нэг 2 сарын бэлтгэл сургуультанд оролцож өдөөгийн залуучуудын ангидгаар эсвэлтгэд гэдэгт оролцож зүүн бус оролцсон. Тэгээд энд оролцоод амжилт үзүүлж удаагүй 2 ялгадаад гарч ирсэн. Тэгээд яг шалгалт өгөөд видеоны дээд сургуульд ороод төгсөөс тэнцээд орсон. Ийм төвхтэй тэгээд энэс хойш яг чөлөөтгөхийн спортоор тэгээд 67 оноос эхний амжилт гарч одоо улсын шигшээ тамирчин нар орж оролцож бэлтгэл сургууль хийж гараагаа эхэлсэн. Тэгээд энд одоо Улаанбаатарт багшууд одоо гайваа төгсөрдийн багш Сэрэйтэр гуйтагаа одоо нэг жимбийн улсчийн олж тэгээд тэр хүнтэй бэлтгэл сургууль одоо шигшээгүй тамирчин учраас олимп дэлхийн орхон бэлтгэл сургууль олон улсын тэмцээний бэлтгэл сургуульд хамтран оролцож одоо ингээд зохимжоо дадлаг төрчих болж амжилт үзүүлж байлаа. Олон улсын тэмцээнд би бас нэлээд оролцсон. Дэлхийн олимпиас устдаа Европт болдог энэ болгоорын данкол Тбилисийн олон улсын тэмцээн за тэгээд Герман урмын Монголд болдог тэмцээнд тэгээд ингээд тэр явахаараа тойрны журмаар явдаг учраас тэнд оролцож ирсэн. За тэгээд яг би 71 онд улсын багшийн дээд сургуулийнхаа багш байж байгаа яг он талаар яваа. Тэгэхээр насны оноос өмнө 1967 онд тийм 1967 тийм үү. Тэгээд 67 оноос өмнөхийн насныг асуух гэсэн байна. 67 оноос өмнө Хинтээ аймагт тэгэхээр бүхий клуб юм уу бүхий дэвжээтэй болцсон байсан гэсэн үг. Тэгээд одоо нэг 2 сарын өмнө Хинтээ аймагт одоо аймгийн биеийн тамирын хорооны волейболын засагчуулагч Жамсран гэж хүн байжээ. Тэгээд тэнд одоо бичих очихгүй төв хорооны юу биеийн тамирын төвд үзүүлсэн чөлөөтгөхийн одоо курс ажлууд дасгалжуулагч явуулж тэгээд
тэр волейболын багшид асуулжуулагчийн 2 сарын курс ирэхгүй. Тэр хүн 2 сар хотод суралцж очиод аймагт чөлөө төхөн секс гэж одоо хийж байгаа тэр ажиллаж байгаа. Тэгэхээр хэдэн оноос та чөлөө тэр 66 оны 3 сард 4 сард яваад 2 сар гэхээр 6 сард төгсөж өгсөн байхгүй. Тэр 6 сард төгсөж очиод сар гаранд одоо мэдэн заасан юм байна. Тэгж хөдөөгийн солилцуулж спорткад болохгүй юу. Тэгээд одоо аймагт шалруугаас 2 сар болсон болохоор бид нэр өөрчлөлт өгөх мэддэг хүн байх. Яг мөхөөлөлтөй болсон. Тийм. Бид нар одоо аймгийн жинжинтэй авар болсон. Би тэгээд 62 кг, 63 кг гэж хэлсэн дээр. Тэнд аймгийн авар болоод тэгээд хөдөөгийн солилцуулалтын спорткадад оролцсон. Тэр бүсийн тэмцээнд Хинти аймагт Дорногов Сүхбаатар Хинти дөрөв. Тэгээд энд анх ороод одоо тэгээд тэр Дорнотын Борондоо бид хүн 63 төрүүлсэн. Тэр хүнтэй хэрэгтаад Дорноговын нөхөрт хэрэгтаад тэр Борондоо маань хотод 63 кг төрүүлсэн. Тийм байлээ. Ер нь яг одоо 60-аад оны дунд сүүл үеийнхээ чинь тэгээд 61 онд Монгол төгсөж. Тэгээд тэр үед одоо яг чөлөөт хөдөө орон нутгуудад курсээр багш одоо бие дэвний төвзүүд бэлтэж тэгээд энд манай аймагт бүхэн хүн байх учраас волейболын маань багш явж тэгээд яг тэр хүнд би баярлж би тэр хүн ямар ч байсан 2 сарын хугацаа сурсан юм зааж өгсөн. Тэгээд тэр хүнийгээ би анхны багш гэдэг тэр хүн надаар бахарж явдаг юм. Тэгээд 67 онд одоо би бас нэг жил болоод явсан хүн чинь одоо Британи аймагт өсөөд дэшаага 67 оны улсын аврах одоо эдгэрчүүд улсын аврах одоо энэ пүр очиг гэдэг гавьяатан шүү сампи энэ үедээ 70 кг нөгөө улсын ачин Бендриагийн Батгүйгээд одоо насварсан байхад Бендриагийн Бат энэ үед гурав алтан гүрэл медаль эзэлж ирсэн. Тэгэхээр таны чивсаар амжилт гаргахад хотод татсан гэсэн үг. Тий. Тэгээд одоо хотод татсан. Тэгээд тэр 67 онд тэр эдгэрчүүд улсын ордоос их бүхчингүүдийн эхний 3 байранд орсон улсуудыг энэ шигшээд авчирч тэрэлцээр аваач бэлтгэл хийх сорилт хийхгүй юу. Тэгээд сорилт хийлгүүлээд ялсан хүнийг нь 67 онд бүгд найрамдах болгарууд уулзуулах дэлхийн эдгэрчүүдийн анхны аврах шилжүүлэх тэмцээнд оролцуулна гэж ингэж бэлдсэн байхгүй. Тэгээд би үжинтэй бүр очир бат хоёр энэ хоёртойгоо тэгээд сорилт хийгээд тэр хоёроо ялаад би шалгараад ясандаа хэдхэн сарын өмнө хожигдчихоо. Улсын аврал хожигдчихоо. Улсын аврал юм болсон. Тэр үед одоо тэнцдэг дүрэн байсан. Тэгэхээр пүрүү очир намайг ялаагүй би тэр нэг оноор тэнцсэн. Тэгээ би нэг бат хоёрыг ярьчихад хийхгүй юу. Тэгсэн чинь хийлээгүй хүн гээд одоо пүрүү очир төрүүлсэн байхгүй. Тийм нэг байдлаар дуусчих жоохсон. Тэгээд ерөөсөө тэмдээ тэр үед одоо багсар өгч маань төгсөж ирсэн. Лошк гэдэг ус өвдөө мэрэгчлэн одоо мэрэгчлэн ирсэн. Тэгээд тэдний ярьж яваад лошкч нь уулзаад хөдөөнөөс ойдог бочин баян хонгорын тэмцээс би хинтигээс за дорнцын сөрөнд ашиглаж нэг сайн бох байсан юм а. Тэгээд тэр барилтын хөнгөг юу байсан. Хөдөөнөөс ойдог бит хоёр юм байна. Тэгээ босно хатих. Тэгээ тэр сорилтонд ороод тэгээ бид нар чинь Болгорт анхны дэлхийн аврагт явж байгаа. Явсан хэрнээ Москва дээрээс босч ирсэн. Яасан хөөхөр 67 онд Болгорт болох дэлхийн аврагын тэмцээн асуудал гарсан. Дэлхийн бүхэн холбоо юу дээр солонгос нэг дугуйн төр 2 үг оруулна гэж маргаамараа. 68 онд дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадам том наадам Болгорт барилга бүтээн байгуулалтад томих ажилтаа. Ийм учраас дэлхийн аврагын тэмцээнийг одоо эдгэрчүүдийн дэлхийн аврагын тэмцээнийг 1969 болгож хойшлуулсан. Дэлхийн бүхэн холбооны шийд гараад тэгээд одоо бид нар Москвагаар 7 хоног иртээ. Тэнд Оросын байх манайд чинь
манай хөдөөнөөс мааманы энэ гарч өгсөн шүү дээ. Тэгээд босож ирсэн. Тэгээд энтэй тэгээд шигшээтэй бэлтгэлээ. Тэгээд 69 тэр 67 оноос хойш бүхэн арга хэмжээс сайн зохион байгуулалт гэсэн хоёр орны уулзалт хийлэгдэх гэсэн Монголд. Одоо Монгол, Япон, Монгол, Польш, Монгол, Унгар, Монгол, Герман гэдэг ийм уулзалт тэмцээнүүдэд байнгын бэлтгэлтэй бид нэр тэгээд тэрэнд оролцоод миний амжилтууд бол гарсан. За тэгээд яг улсын орсон цэний нэг алт хоёр мөнгө нэг хүрэлтэй би. За тэгээд одоо 67 онд ч одоо манай чөлөөтгөх хамгийн анхны одоо тэгдэл медаль ихэлсэн төгөлтөн шүү дээ. Мөнгөд аврах. Тийм. Гарант тийм үнэн. Тийм мөнгө. Багш бүгд юм ахтуугийн тамирчин юм байна шүү дээ. Тамирчны хувьд асуудлын хувьд бол мөнгө ууя гэж би яриад байгаа болохоор. За мөнгө шигшээ өгт ирэхэд одоо анх ирэхэд залуучуудыг хуваарлж Ахмад өгсүүдэд одоо халамжлалын хүмүүжүүлэх гэж өгдөг. Тэгээд тэрэн дээр бол одоо ойд аврагыг баян мөнгө аврагыг миний халамжлалын хүмүүжүүлэх гэдэг ингээд 50 өгдөг. Тэгээд тийм байсан. Тэгээд одоо тэр сайхан шигшээ өгөн өгчүүтэй хамт бэлтгэл сургууль хийж их зүйлийг сурсан та. Яг хэдэн жил шигшээ өгөх байсан бэ? 74-өөс 71 он. Үгүй 67-аас 71 гэдэг чинь 4 жилтэй. Тэгээд 71 онд төгсөөд би юу Тамирын дээд сургууль төгсөх хугацаанд өсвөр дамжуулалтын шигшээ өгүүлж Тамирын дээд 2 жил байгаад 69 оноос багшийн дээдийн багтдаг төгсөөд явж байсан. Тэгэхээр анхны сургууль бол спортын анхны биеийн тамирын дээд сургууль. Тийм. Биеийн тамирын дээд сургууль нь бол 58 оноос байгуулагдсан байл л дээ. Тэгээд 69 он хүртэл байж 69 онд одоо яагаад ч дээрээсээ шийдэл дээд улсын багшийн дээдийн багтдаг. Кёно дараа мангад нэгтгэж гисэн. Тэгээд кёно дараа биеийн тамирчин нэг багтдаг.